За Немагийн код гишүүний асуулт хариулъя. Одоо улсын хурлын гишүүдээс 76 гишүүнээс ард нийтийн санд асуулах явуулах тухай тогтоолын төслийг 48 гишүүн санаалсан байна. Энэ нь одоо шинэ юм уу хуучин юм гэж асууж байна л да. Энэ нь шинэ. Урд өмнө Монгол улсад ард нийтийн санд асуулгыг 45 онд нэг удаа явуулсан, тэрнээс өмнө явуулж байгаагүй. Таны шинэ юм уу хуучин юм дээр чинь түрүүчийн хурал дээр та бид нар хамтаа бид нар бүгдөө бас 40 гаруй гишүүн үндсэн хуулинд болон сонгуулийн хуулинд өөртөө оруулж ирсэнтэй та андуурч асууж явах шиг байна гэж нэг. Сайн тэр ер нь яагаад энэ санд асуулгад ардын намаас санаалсан хуулийг яагаад хийцгэж асууж штэ. Яагаад гэхээр энэ санд асуулгын тогтоолыг хилцээ гэх юм бол санд асуулгын тухай хуулийг өөрчилж шилжих ёстой юм билээ. Яагаад гэвэл санд асуулгын тухай хууль 95 онд батлагдаад хэрэглэгдээгүй мөртлөө одоо ашиглах боломжгүй болцсон. Өөрөөр хэлбэл тэрнээс хойш сонгуулийн хуулинд ижил хийсэн заалтууд нь сонгуулийн хууль өөрчлөлттэй холбогдоод өөрчлөгдсөн учраас энэ хууль үйлчлэх чадваргүй болцсон учраас яригдаагүй юм байна лээ. Тийм учраас одоо танаа тавьсан асуудлыг хилцхийн тулд бас саяны 48 гишүүдийн асуудлыг хилцхийн тулд зайлшгүй санд асуулгын хуулинд өөрчлөлт оруулж байж тэр хоёр санд асуулгын асуудлыг шийдэх эрх зүйн орчин үүсэх юм аа. За баярлалаа.